Цэний үндэс. Ургамлын хүний биед үзүүлэх нөлөөг бол эмд чанар гэдэг. Цэний үндэсийн эмд чанарын хувьд бол нойргуудл, мэдрэлийн зочрол, тархины цусан хангамжийн алдагдал, айдас түгшүүрт байдлын үед гар хөл чичрэх зэрэгт төв мэдрэлийн системийг тайвшруулах, тамир тэнхээ оруулах болон дархлаад өгтөлцөг дэмжих үйлдэлтэй. Биеэс хүйтэн хийг көөдөх тул бөөр шээсийн замын өрсөлдөв өвчний үед мөн хэрэглэнэ. Эмэгтэйчүүдэд тохиолддог умаан өрөвсөл, мөн цистит өвчний үед цэний үндэсийг 7-оос 10 хоног хэрэглэхийг бол зөвлөдөг. Орондоо шийдэг хүүхдүүдэд цэний үндэсийг тодорхой хугацаанд эмчилгээний журмаар ашиглахад үр нөлөөтэй байдаг. Цэний үндэсийг хамгийн багадаа 7-оос 14 хоног хэрэглэх нь тохиромжтой. Бөөр шээсийн замын өрсөлдөв өвчний үед цэний үндэсийг бол бусад адил үйлдэлтэй, ургамалтай мөн хамт хэрэглэж болдог. За тиймээс цэний үндэсийг дангаар болон хавсарсан эмчилгээнд мөн тарих болон мэдрэлийн гаралтай аян зүрийн өвчний үед дан болон хавсарсан эмчилгээнд өргөн ашигладаг.